Ирээн дээжигээ хүлээж хятад айлд амь зогоож байсан намуун дөрөөхөн Монголдо ирээд байна. Өдөр бүр шахам ирээний консулоор эргэлдэж ээжигээ сурвалсаар 7 жил болсны эцэст харин оны өмнө гэртээ иржээ. Түүний ихэнх нас барж өнөөдөр эмээтэйгээ хамт Баянзүрх дүүрэгт амьдарч байна. Энэ охиныг Намундар гэдэг одоо 12 настай. Түүнийг ээж нь 3 настай байхад нь хятад хүнтэй сууж Ирээн хотод амьдрахаар болсон. Гэтэл нэг л өдөр ээж нь орхиод Орос руугүй болсноор таны харж байгаа энэ байранд хойд аав гэж ижил Хуантионтой 7 жил амьдарсан. Барилгын тасал чимэглэж амьдралаа залгуулдаг энэ залуу Намундарыг хүний үхэд гэлэхгүй харин ч өөрийнхөө охин шиг өсгсөн байдаг. Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй хідэж хоёр биенээ ямаар дутаахааргүй амьдрахыг хичээж иржээ. Охиныг сургуульд орох нас нь болсон ч бичиг баримтгүй болохоор сургуульд оруулж чадаагүй. Монголоос Хамбатан сатантай холбоо тогтоохоор Ирээний консул дээр өдөр бүр ирж эрэл сурал болж 7 жилийг өнгөрөөжээ. Охин хятадаар хинтээс сайн ойлголцдог, харин монголоор муу ярьдаг. Ээжтэйгээ хамгийн сүүлд хэзээ уулзсан юм бэ? Хамтран амьдарч байсан уран цэцгээс холбоо тасарсан. Нэг л өдөр охиныг орхиод явсан. Охины сургуульд сурах нас нь өнгөрсөн. Үеийнхнээсээ хоцорч байна. Сургуульд л сургах хэрэгтэй байна. Намундарыг Ирээний консулаар дамжуулан эх оронд нь авч ирсэн байна. Гадаад харилцааны яамны зүгээс охины ар гэрийнхэндээ холбогдож имээд нь хүлээлгэн өгчээ. Тий, гадаад хэргийн яамны консулын газар болон Ирээний консулын газар одоо хамтарч агаад одоо Монгол улсын иргэн Намуна гэж охиныг бол Монгол улсад авчрах ажлыг бол зохион байгуулсан байна. Одоо эмээтэйгээ амьдарч байгаа. Харамсалтай нь бол одоо төрсөн ээж нь өнгөрсөн жил нас орсон ийм байдалтай байгаа. Гадаад харилцааны яамны зүгээс Намундар охиныг 7 жилийн турш асарсан Хуантионд хүндэтгэл үзүүлсэн. Охин түүнтэй тогтмол харилцаатай байгаа. Мөн сургууль сурч Баянзүрх дүүрэгт эмээтэйгээ амьдрах болсон байна. Амьдралтаа алдаж хүний нутагт хоригдож байгаа залуус цөөнгүй байна. Бүгд найрамд Хятад ард улс